Өнөөдөр амралтын өдөр учраас нэг дахиагаар Франц Кокоган гэдэг хоол хийн. Тэгээд нэг хийх аргачлал нь ерөнхийдөө бас гайгүй хялбархан учраас амралтын өдрөөр гэр бүлэрээ хийгээд идэх айгүй амттай гоё хоол байгаа. Тэгээд хоолнд маань болохоор дахианы гуй орно. Тэгээд сонгон доторх ногоог нь яг өөрийнхөө сонголтоор хийж болно л доо. Би болохоор төмөсний нухштай. Тэгээд хийх гэж байгаа. болохоор дотор нь төмөс хийхгүй. Тэгээд юутай мөөхтэй. Тэгээд чинжүү, сонгон. Тэгээд гол хоолны маань хамгийн гол амтлагч нар болох бекон. Тэгээд вайнтай. Одоо нэг хамгийн гол нь яг яаж дистараллаар яг амтлагын ихний одоо хууралт маяга хийх вэ гэдэг дээрээ ирчээд байж байна. Одоо нэг оливын тосоо хийгээд халаацсан хамгийн түрүүнд беконо хийж беконоос тосыг гаргах хэрэгтэй. Шарм. Ер нь хоол хийгээд халуун ажиллаганд оруулахад за чинь хүмүүс тэгдэг шүү дээ. Өндөг шарахаар өндөг наалдаад ийна гэдэг. Амар үнэтэй алмаз малмазтай хариулын тавг авсан ч адилхан. Хамгийн гол нь миний ойлголт зөв буруу гэдгийг асуух гэдэг юм л та. За. Хариулын тавг эхлээд маш сайн халаана. Халсныхан дараа тосоо хийн. Тий. Тэгээд тосоо хахад маш сайн халаана. Тэгсэн тохиолдол дээр бол халуун ажиллагаар ямар нэгэн зүйл одоо жоохон гисгэлэн мах ч юм уу хийгээд ингээд наалтахгүй. Зөв. Тий, ер нь бол яг тосоо сайн халаагаагүйгээс болоод нэг хүмүүс өндөг хийхээр нэг тос маань өөрөө одоо нэг тос ч халж иж бүр илүү одоо нэг юу гэх юм те хөнгөн. Одоо ийш тийшээ голсомтгай авах гэсэн. Хөрөг чадвар сайтай болно шүү дээ. Тэгээд тэрэн дээр яг халсан үед нь хийвэл нэг илүү сайн шарагддаг. Тэгээд нэг юм маань болох процесс нь ч гэсэн хурдан учраас наалтахгүй. Тэгээд яг өөрөөсөө тослогтой зүйл бол заавал нэг тосны хэрэггүйгээр бас болчдөг шүү дээ. Одоо жишээлбэл бекон ч юм уу те. Гэхдээ энэ бекон дээр оливын тос хийдэг маань болохоор махандаа бас олив шингээж байгаа. Беконыг одоо шарчаад энэчнээс беконыхаа махыг нь шүүж авах юм. Беконоо шүүж аваад тосонд нь эргүүлээд дахиад шарах хэрэгтэй. За, тэгээд асуумаар. За, сая 2 хоног өмнө манайхны хоол хийж ийн л та нөхөр. Аха. Тэгээд бекери хийгээд байгаа байхгүй юу? За. Уул нь бол эклер шүү дээ. Аха. Нэгс эклер хийгээд байгаа. Тэгээд тийм хуурай тийм жоох агуу болоод байгаа юм. Зурмгмөргөн бол яг стандарт ганд зурчаад байгаа. Тэгэхээр нөгөө оунд хийхдээ яаж чихтэй болох вэ? Ер нь юу л чиглэг болгомоор ингээд байгаа байхгүй юу? Беконыг ямар нэгэн тийм одоо нарийн боо хийхэд нэг чиглэг болгохын тулд бас нэг жоох услахаа шаардлагатай. Аха. Тэгээ эсвэл дээрээс нь баазарыг усалдаг ч юм уу. Эсвэл яг ийм хөвтэй байх та хөвнийхээ давхар гадна талд нь ч юм уу ингээд дахиж ус их тэ устай маягийн бэвэл зүгээр. Усын нэвтүүлэх юм бол бас болохгүй юм тий. Гэрээ нөхцөлийн бас оон маань болохоор яг нөгөө нэг мэрэгжлийн нөгөө нэг талах барих хэмжээнд бас яг тийм биш болохоор тэрэндээ жоохон асуудалтай байдаг. Тэгээд тэрийг яагаад яг угаасаа тэгдэл та манай ихнэр бас нөгөө айгүй их тийм гэртээ тэ нарийн боо хийх дуртай. Тэгээд нэг удаа нөгөө алюминий пирог хийсэн. Тэгээд яасан чинь ингээ харахад айгүй гоё хэрнэ. Эдэн гот амтнч гоё. Тэгээд хамгийн гол зүйл нь аргу. Тэрэн дээр ерөөсөө сквот нэг юу яах хэрэгтэй л дээ. Анх зураг мөнда арай жоохон одоо юу гэх чинь тослогийн илүү шингээгээд маслхтэй ч юм уу. Тэгж хийвэл арай зүгээр. Одоо ингээд бекона шараад ирэнгот ингээд тос нь бүр ялгараад эхэлж байгааз. Тэгэхээр энэ дэр нь дахиагаа болохоор амтлахтаа зөвхөн давс хар перцээр л амтлана. Давсын жоохон ахиухан хийж өгөх тусам дахиад нөгөө давсны амтны шингэн дээрээс нь дахиагаа зөвхөн шарчаад шууд идэхгүй учраас дахиагаа шарж авчаад өнгө оруулчаад дээрээс нь дахианыхаа тосыг бас давхар гаргаж авч байгаа. Тэгээд хоол маань ер нь бол болох процесс айгу одоо дистарал айгу ихтэй бас оунд 45 минут явна. Хэдэн градус? 160 градус. 160 градус. Хоёр талаас юм шигтэй. Тий.
Тэгээд таглаж юм уу таглахгүйгээр ч явуулсан болно. Тэгээд энэ беконыг яагаад ийм хүнсний сертификатн дээр гаргаж байгаа юм гэхээр бекон хамгийн сүүлд хоолндоо хийхдээ тослогийг бас жоох уусгаж авсан байх шаардлагатай. Хоолоо хамгийн сүүлд нэг ямар ч тослоггүй байх шаардлагатай. Хоолоо хийж гад дээр нь тос хөвөө гараад ирсэн байх юм бол тосоо шүүж авах. Хэрвээ яг ингээд беконоос чинь сайн тос гарахгүй байгаа нөхцөлд бол юу хийж болно? Дээрээс нь жоох масл хийж болно. Тийм. Тэгээд одоо энэ хоол маань ер нь бол айгүй хийх дараалал удаан. Дээрээс нь яг тийм одоо юу маш юм дээ. Бас коко ван чинь яг Франц үндэсний дээд зэрэглэлийн хоол шүү дээ. Тэгээд одоо энэ хоолны яг дээд зэрэглэлийн хоол болохоор нэг хийх үйл явдал нь айгүй их олон салаалж хийдэг. Дээрээс нь орох материалууд нь дандаа өөр юмнаас холилдож хийдэг. Одоо жишээлбэл одоо энийг хуурчаад дахиагаа авангуудаа дахиагаа шарчаад авангуудаа тосонд нь үргэлжлүүлээд ногоонуудаа хуурна. Ногоонуудаа хуурангуудаа ногоон дээрээ вайн ойролцоогоор нэг 600 г орчим вайн хийгээд нэг 4 мөрөн хүний хоолны саус гарч. Түрүү нөгөө ногоогоо хураад ногооны хараас шууд ногоон дээр вайна хийгээд тэгээ вайн дээр ахаад дахианы маха бейконтойгоо хийгээд энд бодвол шууд туслаж байгаа өтгөрүүлээд ер нь бол дөнгөж сая хийсэн оондоо хийхээс өмнө хийдэг юм бекон. Тэхгүй болохоор нөгөө хит нөгөө беконы амт маань бас хоолой баш шинг чинь энэ вайн хийгээд яг дээрээс нөгөө дахианы шүл бас хийж байгаа шүү дээ. Тэгэн гут дээрээс нөгөө вайны хурц амтанд дарагдаад одоо яг sweet wine-ха sweet амтны илүү ялгарна. Тэгээд энэ юугаа шүлэг хэрхэн өтгөрүүлэх вэ гэж бодож байгаа бол энэ маань өөрөө буцлаад ер нь дахиад жоохон өтгөрдөг. Дээрээс нь маслыг гурилтай холиод одоо иймэрхүү зуурм нугс шиг юм болчих. Тийм. Зуурмаг болох хэвээр. За тэгээд одоо бол эртхэн шиг аавндаа хийхгүй бол. Тэгээд би ер нь камер өмнө хоол амсдаг. Саст тэсгээ ойлоод амслаа. Тэгээд энэ би бодсон багтаа ямар давс амтлаг шүлэн вайн руу хийгээгүй ингээд ямар амт гахын ерөөс төсөөлөхгүй амар гоё амт. Үзэгчд юу гэж хэлэх нэг тийм сэтгэрлэг тийм зөв амт байна амар зөв амт байгаа. Ер нь бол яг Франц хоолны маань ерөөсөө давуу тал утга учир нь ер нь нэгэндээ байна. Ингээд идэх чи аргагүй мэн үү? Мэр юм байна ерөөсөө. За тэгэхээр өнөөдөр хоол бол одоо 100-нд хийгээд 45 минут. Одоо 45 минут. Яг 160 градусд урдчилж халаагаад бэлдсэн байх шаардлагатай. Окей. Окей. Хоол маань бэлэн боллоо. Тэгээд ер нь бол хүүтэн юутай хүмүүсний нууштай. Тэгээд соус маань халуун. Тэгээд дахиад нь гараа дээрээс нь соус асах маяг яриад. Яг хачирны хүмүүсний хувьд бол өөрийнхөө дурын одоо бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. За тэгээд одоо өнөө өглөө ийм хаал идлээ гэдэг зураг шүү дээ. За одоо тэд юу ч гэсэн хоол амсцгаах уу? За хоол амс. Юм ярих гэсэн чи бүр энэ ихэн баярлаа. Болроо амсахгүй юу? Бас гайгүй юу? Яаж амсцсан уу? Тэсвэр алдсан уу? Тэг түрүүн бүрт яг тэсвэр алдсан. Тэг өнөөдөр нэг юм ноён уламжлалаа эдгэж бодсон. Гүцэд бол болоог байсан бах тий. За амсаад үз.
Энэ амтгүй чинжөө. Энэ нөгөө амтгүй чинжөө явж байна гэдэг. Ямар ч амтгүй тэгсэн мөртлөө амтаж энэ. Сони юм аа хүн хүний тэр амтлах юунуудаас хөөр шүү тий. Надад бол энэ шүл амар гоё байгаа. Соус нь одоо бол соус. Шүлний соуснд юу орсон бэ байна? Дахианы шүлэлд баярлалаа. Өчигдөр бас их гоё хоол исэн. Өчигдрийн хоол бас их гоё исэн. ер нь би гайгүй хоол хийдгэн шүү дээ чамаас. Гайгүй хийдэг л дээ. Тэгээ урд урдынхаас өчигдрийн хоол бол бүр илүү их. Энийг бол би хийж сурсан сая бол. Энэ соуснд болохоор зөвхөн вайн орно. Тэгээд нөгөө нэг дахианы шүл. Дахианы махнаас нь шүл гаргах хэрэгтэй. Чи намаас ийш явсаагаар янз бүрийн шүлэндээ юм хийгээгүйс надаас нуугаад. Тэгвэл би яг сурсан. Тэгэд ер нь бол нэг зөвхөн ногоогоо хуурж явах та. Одоо сонгон луун, чинжүү, минжүү, мөөг энтрэ хуурж явах та. Бас ногоогоо бас өөрсдийнхөө одоо юугаар сэтгэмжээр дуршлаараа ч юм уу те хийж болно. Тэгээд ногоогоо хурж явах та баг зэргийн даавс, баг зэргийн перцийн бүр яг бүр ингээд честнээ тааруулна гэсэн зүйл байхгүй. Тэгээд дахиагаа бас шарахтаа даавс перц дахиан дээрээ бол баг зэргийн илүү хийн. Тэгээд энэ хүүтэн нухшны хувьд болохоор энэ албаар нэг яншууны амтыг нь бүр илүү мэдүүлэхэд би хэлдэгчтэй яншууг ер нь бол Европт айгүй хэрэгэлдэг. Ер нь бол бараг бүх хоолн дээр шахуу хэрэгэлдэг. Яншуу гэсэн биш нэг тийм нэг хууцсан часис амт юуны хүлээгээд. Тэгээд монголчууд болохоор яншууг зөвхөн нөгөө нэг одоо буцалж байгаа шүлэн дээрээ шууд нөгөө нэг хэрчээл идээд нөгөө нэг одоо яг бүр яншууны бүр амар тийм ааг нь амтагтаад. Тэгээд нөгөө ер нь жоохон монголчууд яншуу хэрэгэлдэг хэрэгнээ жоохон дургу талтай байдаг шүү дээ. Хоолны амтыг эрс өөрчилждэг гэдэг.